Оройн төргийн үзэгчдээ лавх гарагийн өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. COP17 уралд байгаль орчинд дагсан хүний эрхийн асуудал хөндөгдөж байна. Дорчхон цайдын амлалт биелэхэд 2 жил үлдлээ. 9-р сарын 1-ээс эхлэн Facebook-ээр гэрийн даалгавар өгөхгүй. Засгийн газраас 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг олгожээ. Газрын тосны эрүүл агуулгын үйл ажиллагаа явуулж байсан компанид нутгийн иргэд танхаарсныг шалгаж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо үргэлээ. Эхний мэдээг хүргэе. Байгаль орчны доротол цөлжилтийн асуудлыг хилэлцэж байгаа энэ удаагийн COP17 хуралд Монголын хүний эрхийн үндэсний комисс мөн оролцож байна. Тус комисс байгаль хамгаалагчдын эрх аюулгүй байдал болон иргэн бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хамгаалах асуудлыг хөндөж эхэллээ. Байгаль орчны асуудал бол цаашлаад хүний эрхийн асуудалтай бол салшгүй нэгт холбоотой байдаг. Тэгэхээр энэ талаарх бас сонирхолтой тодруулга мэдээллийг авахар бид хүний эрхийн комиссийн газрын хамгын дарга их тамиртай уулзаад байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн тэмцэх конвенцийн COP17 Монгол улсад зохион байгуулагдж байгаа энэ үед газрын дороотол цөлжилт, ур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний эрхтэй салшгүй холбоотой ийм асуудал юм а гэдэг энэ талаас нь харах нь бол зөв юм. Учир нь газрын дороотлын улмаас усын нөөц, бэлчээр, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд амжиргаанд шууд нөлөөлөл үзүүлдэг. Үүнийгээ дагаад нүүлгэн шилжүүлэлт, орон байр, нийгмийн хамгааллын асуудал зэрэг хөндөгддөг. Тийм учраас газрыг сэргээх нь иргэдийн эрх амжиргааг дэмжих ийм чухал үйл явц юм аа. За тухайлбал үндэсний улсны хомслоос үүдээд хүний эрүүл мэнд амьд явах нөлөөлөх бол бэлчээрийн дороотлын улмаас малчдын амжиргаанд амжиргаад оройтох хүнсний аюулгүй байдлын асуудал цаашлаа соёл уламжлалт шууд нөлөөтэй. Тийм учраас ер нь хүний эрхийн асуудлыг үндсэн хүний эрхийг цорилсан ур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар салбар бүр тусдаа бодлоготой байгаасаа илүү хүний эрхийг цорилсан ийм нэгдсэн болгох төлөвтэй байх нь бол зөв юм а гэж харж байна. За хоёрдугаар уул уурхай болон хотгон төлөвтэй холбоотой өөрөөр хэлбэл хөгжлийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудал яригдана. За үүнтэй холбоотойгоор хотгон төлөвлөлтөнд уул уурхайтай холбоотой асуудал дээр ямар нэгэн шийдвэр үйл ажиллагааг явуулахдаа тухайн иргэдийн оролцоог хангадаг байх нь зөв. За нөгөө дээгүүр малчдыг бол байгалийн нөөц ашиглагч талаас нь харгаас илүүтэйгээр уламжлалт соёлыг тээгч байгаль орчны хамгаалагчлаас нь харах зөв юм аа. За 3 дугаарт мэдээж байгаль орчныг хамгаалдаг иргэдийн эрхийн асуудал яригдана. Тэгэхээр авсан судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 25.2% нь ямар нэгэн дарамт занлхийд өртдөг гэж хариулсан байгаа. Үүнээс 19.8% нь илүү эрсдэлтэй байна. Нийт оролцогчдын 75.6% нь эрхээ хамгаалуулж чаддаг ийм судалгаа гарсан. Тэгэхээр бид нар хүний байгаль орчны эрхийг хамгаалж байгаа иргэдийн эрхийн асуудалд бас анхаарах шаардлагатай маа. Ийм учраас хүний эрхийн үндэсний комиссоос дээрх асуудлаар хийсэн үйл ажиллагаа арга хэмжээнийхээ талаар хөрвүүлсэн санал дүгнэлт зөвлөмжийнхаа талаар COP17-д оролцогчдод бид нар мэдээлэл хүргэн ажиллаж байна. За тийм учраас өнөөдрийн арга хэмжээндээр бол бид нар хүний эрх, ногоон хөгжил, ур амьсгалын асуудлаар хүний эрхийн үндэсний комисс ямар үйл ажиллагааг явуулав? За захин шилжилт тэгшүүртэй хүний эрхийн асуудлаар мөн байгаль орчны эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн асуудлаар танилцуулга мэдээллийг хүргэж байна. За мөн энэ COP17-д 2026-ны 8 сарын 22-ны өдөр хөгжлийн нөлөөллийн үнэлгээгээр бэлчээрийг хамгаалахын сэдвт хилцүүлэг өргөнөхийн үүн дээр түрүүнд дурдсан уул уурхай болон хотгон төлөвтэй холбоотой өөрөөр хэлбэл хөгжлийн төслийн бүсүүдэд амьдарч байгаа иргэдийн эрхийн зарим асуудлаар хилцүүлэг өргөнүүлнэ. За 2026-ны 8 сарын 26-ны өдөр цөлжилт газрын дороотлыг эсрэг авах арга хэмжээнд хүний эрхийг цуурилсан хүн төвтэй нөхөн сэргээлтийг дэмжих нь гэдэг хэлэлцүүлэгт хүний эрхийн үндэсний комиссийн дарга болон холбогдох албан тушаалтууд маань оролцож бодлогын байр сууриа илэрхийлж өгж оролцсноо. Монгол улс 2028 оноос эхлэн импортын эрчим хүчнээс хараат бус болно хэмээн шадар сайд дорчхонд амласаар байна. Тэгвэл энэ хүртэл сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг урагшлуулж хэмэл оюун ухаанд суурилсан дата төв байгуулахаар болжээ. Ингээд эдгээр төслүүдэд Улаанбаатар хотод болж байгаа COP17 хурлаас хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байна.
Эрчим хүчний салбарт реформ хийхээ амласан хүн нам эрчим хүчний дата төв байгуулахар болжээ. Шадар сайд дорж ханд засгийн газарт орсноос хойш эрчим хүчнээс хараат бус болно хэмээн шинээр нэгч дулаан цахилгааны станц бариагүй хэрнээ хиймэл оюун ухаан крипто дата төв байгуулахаар хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Ногоон дата төвийг буюу одоо дата төв нь бол өгөгдлийн төв гэж ярьдаг. Энэ дата төвийг байгуулах хууль эрх зүйн орчныг нь бас өнөөдөр эцэслэн бас шийдвэрлэж Улсын хурлд энэ 7 хоногтой багтааж өргөн байхаар шийдлээ. Энэ ямар учиртай юм бэ гэдэг ихлээр маш энгийнээр хэлэхэд Монгол улс ногоо эрчим хүчний асар их нөөцтэй, газрын дороо бас нүүрсний асар их нөөцтэй. Дэлхийд дээр байдаг 200 улсын эхний 5 нөөцөөр ордог. Тэгээ энэ нөөцийг бид нар ашиглаад ногоо дата төвийг одоо хөрөнгө оруулалтыг татах замаар эрчим хүчээ одоо зарнаа худалдаж борлуулж орлого олно гэдэг ийм агуулгатай юм. 2 жилийн дараа буюу 2028 оноос эрчим хүчний салбар импортоос хараат бус болно хэмээн амлаж байна. Сэргээгдэх эрчим хүчний 5 төсөлд дуудлага худалдааг зохион байгуулсан. Уг төслүүд мөрөөдөл биш, бодит ажил хэмээн Шадар сайд хэлж байна. 2028-аас 2030 онд бол Монгол улс эрчим хүчний хувьд бол бүрэн биеэ даасан ийм улс болно гэдэг ийм зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Тэгээд үр дүн бас гарч байгаа. Та бүгд бас харсан бах. Анх удаага Монгол улсад одоо сэргээгдэх эрчим хүчний 5 байрлал дээр нээлттэй аукшн буюу үн харьцуулах худалдаа анх удаа явсан шүү дээ. Тэгэхэд маш олон хүмүүс ингээд худлаа болохгүй, бүтэхгүй. Сэргээгдэх эрчим хүч үнэтэй гэд байсан. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний хамгийн бага үнэ нь болохоор 485 цент болж ирсэн 1 кВт нь. Гэтэл өнөөдөр манай одоо хамгийн сүүлд орсон нүүрсний уурхаан 1 кВт-ийн тариф 8.9 цент байгаа шүү дээ. Тэгэхээр 2 дахин хямдхан байна гэсэн үг. Тэ. Одоо эн чинь бол нэг 20-с 50 мегаваттын хүрээнд явж байгаа. Гэтэл та нар төсөөлөөрөө энэ 100 болвол яах вэ? 1000 мегаватт болвол яах вэ? Ийхүү 2028 оноос Монгол улс эрчим хүч импортлогч бус экспортлдог улс болох нэ. Татвар төлөгчдийн мөнгнөөс жил бүр шинээр сургууль цэцэрлэг барьдаг. Гэвч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын 50% нь дулаан алдагдaltaй галлага шаарддаг байна. Тэгвэл эхний ээлжинд 100 гаруй сургуулийг дулаан эрчим хүч алдагдaltaгүй болгож усаа дахин боловсруулдаг болгохоор төлөвлөжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй сургууль цэцэрлэгийн дулаан эрчим хүчний зардалд хагас тэрбум төгрөг зарцуулж байна. Уг асуудлыг ногоон ухаалаг эрүүл аюулгүй сургууль болгож шинжилнэ. Эхний ээлжинд 100 сургуулийн эрчим хүч дулааны асуудлыг шийдэж, аюулгүй эрүүл орчин болгох юм байна. Энэ сургууль цэцэрлэгүүдийн чинь халаалт цахилгааны зардлууд нь орон нутагт санхүүжүүлдэг. Зардлуудыг гаргадаг. За бидний өнөөдрийн нэгтгэсэн одоо энэ мэдээллээр бол жил бүхэн одоо энэ 700 гаруй төрийн өмчийн сургууль 1000 гаруй одоо цэцэрлэгүүдийг халаахад тийм ээ гэр захилгаанд нь бол 418 тэрбум төгрөгийн тогтмол зардал гарч ирнэ гэсэн үг байхгүй. Ногоон ухаалаг эрүүл аюулгүй сургуулийн завгар гэдэг юу юм бэ гэхээр за мэдээж энэ сургууль бол мэдээж нөгөө эрчим хүч нь одоо сэргээгдэхин эрчим хүчтэй. Нөгөө сургуулийнхаа дээвэр дээр одоо нарны панел тавина гэсэн үг шүү дээ тийм ээ. Нарны панел тавина. За тэгээд дулаан нь бол нүүрс төлөхгүйгээр одоо газрын гүний дулаан гэдэг юм уу. За памп хитэн гэж одоо сүүлийн үед гарч байгаа шинэ технологиг нэвтрүүлсэн одоо ийм технологи дулаан цахилгаан нь өөрөө байгаль дээлтэй ийм одоо их усрээс одоо тэжээгдэнэ гэсэн үг тийм ээ. За тэгээд мөн усаа дахин боловсруулдаг. Эргэлж байгаа эргэлээнийхээ усыг саарл усыг дахин боловсруулдаг, сургууль дээр дахин боловсруулдаг. За ингээд сургууль нь өөрөө эрүүл одоо аюулгүй сургууль байх хэрэгтэй. Эрүүл сургууль гэдэг дээр та бүхэн бүгд ойлгож байгаа. Энэ жил бол бид нар хичээлийн хэмжээдээс ахуулаад сургууль цөөрсөн эрх хэдрүүлэг эхлэж шүү дээ тийм ээ. Цэцэрлэгийн 3 настай хүүхэд 1-р анги, 5-р анги, 1-р анги, 6-р анги, 9-р анги, 12-р анги одоо 300 орчим хүүхдийг 300 мянган орчим хүүхдүүдийг одоо ингээд энэ сургууль цөөрсөн эрх хэдрүүлэгт хамрагдаж хүүхэд сургууль дээр эрүүл байх хэрэгтэй. Мөн 9-р сарын 1-ээс сургууль цэцэрлэгт Facebook ашиглахгүй болсон. Харин орон нутгийн сургууль цэцэрлэгийг ирэх 10-р сараас нөхөн жорлонгүй болгохоор төлөвлөж байна. Бүдөөд байгаа 218 цэцэрлэгийг 210 бүрийн шинжилсэн байна. За дотор байрын 245 дотор байрын одоо 230 тонн одоо бүрийн шинжилэгдсэн одоо байна. Ингээд энэ 10 сарын 1-ээс өмнө бол Монгол улсын хэмжээнд нэгч сургууль цэцэрлэг нөхөн жорлонгүй болж байгаа. Нөхөн жорлонгүй. За гэхдээ одоо сая би хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Яг энэ ариун цорын байгууламж хийчихэд төгжээ хийсэн ашиглахдаггүй байгаа одоо маш их олон хөдөөгийн сургуулиуд байна.
маш их шалтгаан тоочсон. Усны машин байхгүй одоо нөгөө юуны ариун цорын одоо нөгөө юунуудын яадаг нөгөө цэвэрлэх юунуудыг зөөдөг ийм цэвэрлэлийн машинууд байхгүй, худаггүй энэ төр гэсэн. Тийм учраас одоо бид нар ингээд энэ аймаг орон нутгийн удирдлагууд бол хугацаатай үүрэг даалгавар өгч одоо үндсэндээ бол энэ 10 сарын 1-ээс бол нэгт сургууль цэцэрлэгүүд мөхөн жорд ашиглахгүй байна. Одоо энэ чиглэлүүдийг өгж байгаа. Улсын хэмжээнд 1.3 сая хүүхэд цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль ихтэй сургалт суралцж байна. Төв аймагт гадаадын иргэний отогт хууль бусаар нэвтэрсэн шонхор шувуу хууль бусаар барьсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тус мэдээлэлд холбогдож байгаа гадаадын иргэн нь засгийн газраас шонхор шувууг барих зөвшөөрөл авсан 24 иргэний нэг байжээ. Төв аймгийн цагдаагийн газарт гадаад улсын иргэний отогт хууль бусаар нэвтэрсэн мөн хууль бусаар отог байгуулан шонхор шувуу барьсан гэх мэдээлэл иржээ. Түүнчлэн гадаадын иргэдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн дураар аашилсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд цагдаагийн байгууллагаас дээрх мэдээлэл болон гомдлыг аль альнийг нь хүлээн авч холбогдох нөхцөл байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас шонхор барих зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг өглөө. За сүүлийн үед эдлэг шонхор шувуутай холбоотой гарч байгаа асуудлын хүрээнд товч мэдээлэл өгье. За Монгол Улсын засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улс тусгай зорилтоор гарах шонхор шувуу барих нийт 350 толгой шувууг барих зөвшөөрлийг 11 аймагт гадаад улсын 4 улсын 24 иргэнд олгохоор зөвшөөрлийг олгосон байна. За уг зөвшөөрлийн хүрээнд 11 аймагт отог байгуулах зөвшөөрлийг олгосон. Уг хотгийн үйл ажиллагаанд хяналт тавих тухайн аймаг орон нутгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх хөхий албан тушаалтнууд хяналт шалгалт тавих үүргийг зохицуулсан байна. За уг ажлын хүрээнд 3 хоног тутамд шонхор шувууг барих хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарал үүслийн бичиг үлдэж олохоор хуульчлагдсан байна. За сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрээр гарсан иргэн эд холбогдох үйлдэлд гадаад улсын нэр бүхий иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газраас бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд эрүүг үеийн тусгай ангийн 13-6 заасны дагуу хэрэгвэрлэлтийн иргэн ээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодорхойлбол засгийн газраас 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг 4 улсын 24 иргэнд олгосон байна. Төв аймагт шалгагдж байгаа дээрх хэрэгт холбогдож байгаа гадаадын иргэн нь уг зөвшөөрлийг авсан 24 иргэний нэг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Ингэснээр иргэдийн зүгээс гадаадын иргэдийн шонхор барих үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл гаргасан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагаас холбогдох баримт нөхцөл байдлыг шалгаж байна гэдгийг хэллээ. Мөн цагдаагийн байгууллагаас шонхор барих зөвшөөрлөлтэй холбоотой асуудлыг шалгахаас гадна гадаадын иргэдийн отогт хууль бусаар нэвтэрсэн их үйлдэлийг ч тусдан шалгаж байгаа гэдгийг хэлж байна. Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжин нийслэлийн тогтвортой хөгжлийг дэмжих орон сууц гэр хороолол автцам дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага уялдаа зохицуулалтаар ханган ажиллаж байна. Тэгвэл үүний нэг нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн хөгжлийн банк болон уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл юм а. Тэгвэл төслийн хүрээнд Баянхошуу болон Шархаад дэд төвүүдэд нийтдээ 5832 айлын орон сууцыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний 800 айлын орон сууц 258 км дэд бүтцийн бүтээн байгуулалтын 209 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Төсөл нь зөвхөн орон сууцны бүтээн байгуулалт бус эрчим хүчний үр ашиг, ногоон барилгын стандарт, зохистой газар ашиглалт болон хүртээмжтэй эрүүл чанартай амьдрах орчныг зохицоор нь бүрдүүлэхэд чиглэсэн төсөл юм а. Энэхүү зорилго нь нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын хүрээнд дэвшүүлж байгаа газрын тогтвортой менежмент болон газрын дороотлыг бууруулах, мөн нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжих уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлчлэгийг бий болгох зорилтуудтай нэгт уялдаж байна. Олон нийтийн сүлжээнд тэмцэгч гэх нэрээр танигдсан иргэн эс гэх эмэгтэй танхаарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл бүртгэгдсэн эсэх мөн ямар нөхцөл байдал үүссэн талаар тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаатай холбоотой маргааныг шалгаж байна. Тодруулбал Дорнод болон Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Mongolian Face Energy компани төр байр болон тоног төхөөрөмж байршуулсан хэсэгт нэр бүхий иргэд зөвшөөрлөгөө нэвтэрч улмаар маргаа үсгэсэн гэх хэрэг бүртгэгдсэн байна. Газрын тосны эрэл хайгуулын эрхийн хүрээнд тус компани дээрх аймагуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэвч үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд компани төр байранд болон ажилчдын байрлаж байгаа хэсэгт нэвтэрч дүрс бичлэг хийсэн бөгөөд хэрүүл маргаа үүсгэсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Харин энэ үйл явдалд хичнээн иргэн оролцсон маргаан яг ямар нөхцөл байдлаас үүссэн, компани үйл ажиллагаанд ямар хэмжээнд нөлөөсөн зэрэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоож байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 11-р сарын 21-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян Түмэн, Булган, Матад, Хөлбөмбөр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тос эрен хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай Mongolia Face Energy компани нь 2026 оны 7-р сарын 4-ний өдрөөс газрын тос эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Дээрх нэр бүхий компаниас Дорнод аймгийн Матад сумын Хэрлэн дохоо гэх газарт газрын тос эрен хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2026 оны 8-р сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж ажилчдын зөөврийн кемпийг төр байршуулсан байна. Нэр бүхий иргэд нь дээрх төр байршуулсан тоног төхөөрөмж ажилтны кемп руу зөвшөөрлгүй газрын тос олборлох гэж байна гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Mongolia Face Energy компани ажилтны кемп руу хууль бусаар нэвтэрч зөвшөөрлгүй дүрс бичлэг хийж хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас бүрдэн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг та бүхэнд мэдээлэл болгон хүргэж байна. Дээрх нэр бүхий иргэдэд Монгол Улсын эрүүл мэндийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэрэгүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж ялгчаар татсан мөн 4 иргэнийг хойш түшгүүгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Өчигдөр буюу 2026 оны 8-р сарын 18-ны өдөр нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдсан хожсон болохыг мэдээлэл болгож хэлцүүлье. Ингээд цагдаагийн байгууллагаас уг үйлдэлтэй холбоотойгоор 3 иргэнийг 48 цагийн хугацаатай баривчилж, нэг иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдсан хорсон талаар мэдээллээ. Тодруулан хэлбэл захим орчинд тэмцэгч нэрээр алдаршсан иргэн эсийг 30 хоногийн хугацаатай цагдсан хорсон гэх мэдээлэл байна юм а. Хөтөлбөртэй хамт аваад баярлалаа үзэгчдээ. Хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа хэрэгөө уулзъя. Pocket байхад bit so safe. Pocket байхад bit so safe. Та цаа яваар их үү? Зэротнаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Эрдэс тусыг пластикт савлаж болохгүй. Учир нь пластик савлгаа нь нарны тусгал, температурын нөлөөллөөс эрдэстэй урвалд орж, хүний биед микропластик өрнөдлөгдөж байдаг. Микропластикийн эрсдлээс сэргийлье. Нарзан. Би жирэмслэлтийн талаар санаа зовж байна. Санаа зовлтгүй хонгор маань бид эрүүл чирэх хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна. Яагад гэвэл чи Elevit хэрглэж байгаа шүү дээ. Elevit 1 ба Elevit 2 нь сүүлийн үеийн амин дэм болон найрлагадаа сайжруулсан фолийн хүчил омега 3, С, Д амин дэм сайр агуулдаг. Таны хүүхэд эрүүл саруул өсч боожиг. Bayer. Хайрын аморе. 15 сая төгрөгийн иж бүрэн тавилгын өнжүүртэй хурим найрын худалдаа BSP тэхэллээ. 15-аас 50% хүртэлх хямдралтай электрон бараануудыг урчилгаагүй зээлээр газар дээр наваарай.
Аз жаргалын эхлэл. Хүрэн найрын худалдаа 8 дугаар сарын 21 дуустал зөвхөн BS-д. Аман тамтам. Сорот ороод дараа нь аман тамтам. Сорот ороод дараа нь аман тамтам. Би серфингоор хичээл хэр мөрөөддөг. Үгүй, амарна гэж бодсон юмсан. Гомдолгой болоо та нарыг өвдөхгүйн тулд Travflex Ultra хэрэглэнэ. Үеийн эдийг төлжүүлэх хондропротекторууд байнгын өвдөлтийг намдаах цагаан гавуулан шинэ үеийн коллаген агуулна. Өвдгөндөө Travflex Ultra-г зориулаарай. Bayer. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдийн доторх кодоо Feeds Point апд өдөр бүртгүүлэн хүнд эргүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүүд тэмүүл. Альпенгол шоколадны гайхамшигтай амтны үүсгэх эерэг давлгаа. Заавал эргэн ирдэг. Альпенгол шоколадны гайхамшигтай амт эерэг бүхнээ хуваалцаарай. Зоогийн үеэр цээж хорсох нь таныг хайртай гэр бүл амттай хоолноос холдуулдаг. Надад яг одоо тусламж хэрэгтэй вэ? Ренийн хавсарсан найрлагын тусламжтайгаар ходоодны хүчлийг богино хугацаанд саарамжуулснаар та хайртай хүмүүстэйгээ дуртай хоолоо амтархан идэх боломжтой. Рени цээж хорсолтыг намдаахад туслана. Bayer. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Би одоо ч мэдэрч байна. Тэр үнэхээр гайхалтай гол хийж биднийг аварсан шүү. Сүүлийн мөчөд л хийсэндээ. Асуудал багтай байх тусам шүдний эмчтэйгээ ярих цаг илүү гарна. Colgate Total систем нь 15 дахин үр дүнтэйгээр амны хөндийн олон асуудлын үндсэн шалтгаантай тэмцэнэ. Colgate Total асуудал үүсгэхээс өмнө зогсоно. Финкаролыг ургамлын харшил, нус хойжих, нулимс гарах, чонон хөрөөс, арьсны загтнаа, хүнс болон эмийн гаралтай харшлын шиж тэмдгийг намдаахад хэрэглэнэ. Финкаролыг ууж хэрэглэхэд нойр хүргэх нөлөө үзүүлэхгүй. Хэрэглэхийн өмнө эмч зүүч нараас зөвлөгөө авна уу? Ноён шатигнор Орайс. Ирүүл амт. Шараагүй жинсэн. Ходоодо бодъё Орайс. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Аз жаргалыг амтал. Мутлу паста. Та цаа юу арих уу? Зэротна. Хөтөлбөртөө иргэн тавтай морил. Ус загвар орчны шинжилгээний байгууллагаас газар тариалангийн бүс нутгуудад хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор бороо оруулах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлөх зорилттой 300-аас 400 орчим борооны пуужинг ашиглан хур тундас нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Тодорхойлбол баруун болон говийн бүсийн нутгуудад үүлний нөхцөл байдалд тохируулан пуужин харвууж бороо оруулах ажиллагааг явуулж эхэлжээ. Барамтлаад цагвар шин шинжилгээний газар бол олон сэдвүүдээр бол мэдээлэл өгч ажиллаж байна. Үүний хамгийн том нь бид нар Монгол орны зөвлөлт газрын дөрөвдлийн аатлсыг бол гаргасан байгаа. За мөн одоо бид нар шорон шуурганы судалгааны тайлангууд гаргасан. Үүний нэг зэрэгцээ бас энэ цагаагаар зөрөөдөр нөлөөлөх үйл ажиллагаа гэж байна. Энэ өөрийн амар ач холбогдолтой ямар үйл ажиллагаа үүдэн бэ гэхээр одоо энэ зөвлөлт газрын дөрөвдөл усны амсгал болсон байгаа үед байгалийн жамаар орж байгаа хур борооны эрчимшил хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ одоо манай цагвар шинжилгээний газар 1990-ад оны ихээр нөлөөлөх үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Энэ ямар учиртай гэхээр анх нөлөөлөх ажиллагаа явуулж эхлэх бид нар бол хор дундас нэмэгдүүлэх гэхээс илүү мөндөр сарниулах үйл ажиллагаа явуулсан. Тэр нь тухайн зорилттой бүлэг нь болохоор одоо өөрөнгө хараа орон бүс нутгаарч гэдэг юм уу тэд газар тариал хэрэгжилж байгаа орчмоор мөндрийг айгүйх зохиод хор дундасны урах залтаад байдаг байхгүй юу. Тэнгүүд бид нар мөндрийг задалж бороог зөөлрүүлж өгдөг ийм үйл ажиллагаа явуулж цагаагаар зориулж
ажиллагаа Монгол оронд бол анх үндсөөрөө тавьсан байдаг. За ингээд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдсантай уялдуулаад сүүлийн 10 жилийн ингээд давтамжийг харахад бол дандаа хамгийн гэсэн болгон бол сүүлийн жилүүдэд бий болж байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд одоо бол хөрсний доройтол тийм ээ газар усан бүрхүүч бол багассантай холбогдоод чиг багассантай холбогдуулаад нөлөөлөх ажиллагаа явуулах нь нийгмийн эдийн засгийн хэрэгцээ болоод гараад ирсэн. Ингэснээр цагуурын байгууллага нь болохоор нөлөөлөх ажиллагааг явуулж 2007 оноос хойш эрчимтэй явуулаад одоо улсын хэмжээнд бол нэг 47 экспедиц манайх цагуурын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд жилд бол дунджаар бол нэг 300-аас 400 удаагийн нөлөөлөх үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулна. Тэгээд жил бүрээ одоо хавар 3 сарын сүү 4 сараас эхлээд 10 сар хүртэл үйл ажиллагаагаа явуулна. Ингээд гол нь бид нар хавар эхэлж байгаа нөгөө хаврын уктуур чигийг бий болгож нөгөө хавар тэгээд зуны ихэнх сарууд өвс нөгөө ургах үндсэн суур уктуур чигийг бий болгож үндсэн зорилготой ингэж явуулт юм байна. Ингээд нэг жил дунджаар 1000 орчим борооны пуужинг бол зарцуулаад тэгээд ингээд байгалийн жамаар орж байгаа борооны эрчимшлийг тодорхой хэмжээр нэмэгдүүлэх энэ үйл ажиллагааг явуулдаг. За энийг бол ганцхан Монгол улс гэхгүй дэлхийн улс орнууд бүгд л явуулж байгаа. Төв твээр наваад үзэх юм чинь Америк нэгдсэн улс, хойд Америкт бол Америк нэгдсэн улс бол бас энэ зөрчилтөйгөө тэмцэх одоо усан цөөрөм нэмэгдүүлэх чиглэл рүү бол энэ нөлөөлөх ажиллагааг бол их явуулж байна. Азийн орнууд бол хамгийн идэвхтэй нь бол бүгд нар хятад орд улс зөрчилтөй тэмцэх. За мөн одоо ингээ газар тариалан бүс нутгуудаа энтхийг улс байна. Мөн газар тариалангаа тэмцсэн. За зүүн өмнөд Азийн орнууд бол жишээ нь Тайланд гэх жишээнд орнууд бол мөн газар тариалан болон нөгөө төмөр унтраах энэ чиглэл рүү үйл ажиллагааг явуулж хүмүүс Саудын Араб, Турк улсууд бол одоо усны нөөц бий болгох, нөгөө яриад байгаа хөв цөөрөн бий болгох гэдэг дээр бол нөлөөлөх үйл ажиллагааг явуулаад илүү тэр чиглэл рүү үйл ажиллагааг явуулж байна. За Европын орнууд ч гэсэн одоо баруун Европын орнууд бол Герман, Франц улсууд бол яг судалгааны хэмжээнд ашигладаг. Зөв Европын орнууд, Орос, Албани улс, Итали энтрүүд бол мөн газар тариалангаа дэмжих одоо усны хомсдлон багасгах чиглэл рүү бол нөлөөлөх ажиллагааг явуулж байгаа. Үүний тэгээд яг эднүстэй зэрэгцсэн хэлбэртэйгээр Монгол улс бол нэлээд нөлөөлөх үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээний байр суурьтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд бидний бол үндсэн технологи шийдэл нь бол газар агаар ангиллан буюу одоо газрын гадаргаас дээш агаар руу бид нар боломж хэмжээ болон 4-6 км-ийн төвшин хүртэл бид нар борооны буужиг тэнгэр рүү явуулж байгаа юм. Тэнгэр рүү хөөргөөд тэгээд зорилт төвшөндөө очиод нөгөө өөрөө тэр хожим маань өөрөө хожингийнхаа үзүүлэлт ингээд яодт мөнгө агуулсан бодис байж байгаа. Яодт мөнгөний хэмжээ агуулсан бодис уралж байдсан. Тэр уралж байдсан бид нар нөгөө зорилт хэсэгдээ аваачаад задлчихж байгаа. Тэгээ энэ ерөөсөө яодт мөнгө буюу энэ бол давсны ус мөрдсөн. Энэ бол байгууллагууд хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Тэр нөгөө усан тусалгаан буулгаж чадахгүй байгаа үүлний цөм рүү аваачаад яодт мөнгөөр бид нар үүлийг дулааруулж өгч байгаа гэсэн. Ингээ үйл манд дулаарснараа усан туслагын доошоо хаяж чадахгүй байгаа процесс нь ингээд усан туслаа хаяад эхэлж байгаа гэсэн. Ийм байдлаар бид нэр одоо процессыг бүрдсэн цагаагаар нөхцөлийн процессыг бүрдсэн юун дээр л одоо нөлөөлөх ажиллагааг явуулаад ингээд тодорхой хэмжээгээр одоо хор борооны хэмжээг нэмэгдүүлдэг юм үйл ажиллагаа явуулдаг юм байнамаа. Хятадын он аж ахуйн шинжлэх ухааны академийн төлөөлөгч Ван Лу Монгол улсад анх удаа ирж КОП чуулганд оролцож байгаагаа хуваалцлаа. Тэрээр Хятад улс хагас гаруй зууны турш цөлжилт бол эрсэлтний нүүдэлтэй тууштай тэмцсэний үр дүнд дэлхийн хэмжээнд шинээр бий болсон ногоон байгууламжийн талбайн ойролцоогоор 25%-ийг нь Хятад улс дангаараа бүрдүүлсэнийг онцоллоо. За үзэгчтэй КОП17 талуудын баг хурал 3 өдрөө үргэлжилж байна. За тэгвэл КОП17 хуралд оролцохоор Монгол улсад анх удаа ирээд байгаа Хятадын одоо ойн аж ахуйн шинжлэх ухааны академийн төлөөлөгч Ван Лу бас Монгол улсад анх удаа ирээд байна. За түүний хувьд хэлж байгаагаар бол Хятадын цөлчтэй тэмцэн одоо цайн туршлагаас Монгол улс суралцах боломжтой гэдгийг бол онцолж байна. За тухайлах юм бол Монгол улсын тэрбум үндэсний хөтөлбөр одоо энэ чиглэлд чухал алхам болж байгаа бөгөөд за хоёр улс экологийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж туршлага, технологи одоо мэдлэгийн хуваалцаар илүү үр дүнтэй ажиллах боломжтой талаар ярьж байна. 国家级的科研机构1950年成立。 Сайн байцгаана уу? Намайг Ван Лу гэдэг. Би ойн аж ахуйн шинжлэх ухааны академиас ирсэн голчлон ойн аж ахуйн бэлчээрийн салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр ажиллагаа. Энэ бол миний анхны баг хуралдаан. Анх удаа Монголд оролцож байгаа бөгөөд мөн Монгол улсад анх удаа ирж байна. Монголын тал нутгийн байгалийн үзэсгэлэн төрөх надад маш гүн сэтгэл төрүүллээ.
газрын цөлжилт нь хүн төрөлхтний оршин тогтнол хөгжлийн явцад нөлөөлж байгаа дэлхийн хэмжээний томоохон асуудал бөгөөд өмнө нь хятадын цөлжилтэд өртсөн газар нутагт нийт нутаг дэвсгэрийн 4/1-ийг эзэлдэг байсан бөгөөд элсний нүүдэл цөлжилттэй тэмцэх нь урт хугацааны хүнд хэцүү сорилт байсаар ирсэн байгаа. Хагас зуун жилийн турш дасралтгүй хүчин чармайлт гаргасны үндсэнд одоо хятад улс бол элс нь урагшилж хүн нь ухардаг байдлаас шилжээд одоо элс хоошоо нүүдэллэж хүний хөгжил урагшаа нүүдэлдэг түүхэн өөрчлөлтийг хийж чадсан байна. Хятадын цөлжилт болон элсний нүүдэлд өртсөн газрын хэмжээ тасралтгүй буурч одоогоор бол 2 дахин буур хандлага бий болсон. Хятад улс дэлхийн хэмжээнд газрын дороотлын тэг өсөлт зорилтыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж нөхөн сэргээх боломжтой цөлжилтэд өртсөн газрын бараг 53%-ийг үр дүнтэйгээр хамгаалаад нөхөн сэргээж болж чадсан байгаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 36.6 сая га талбайд ойжуулалт ногоон байгууламжийн ажил хийж ойн бүрхөвчийн түвшинг 25%-аас дээш болгосон. Дэлхийн хэмжээнд шинээр бий болсон ногоон байгууламжийн талбай ойролцоогоор 25%-ийг хятад улс дангаараа бүрдүүлсэн байгаа. 1978 онд хятад улс 3 ойн бүсийн ойжуулалтын хөтөлбөрийг гол экологийн томоохон төслүүд нэг болгон хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь 1978-аас 2050 он хүртэлх нийт 73 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 3 үе шат 8 ээлжээр хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Одоогоор 6 дахь ээлжийн хэрэгжилтийн шатандаа явж байгаа. Эхний 5 жилийн хүрээнд нийт 31.74 сая га талбайд ойжуулалт хийж төслийн бүсийн ойн бүрхөвчийг 505%-аас 1384% болгон нэмэгдүүлсэн байгаа. Мөн 85 сая га доройтсон бэлчээрийг зөвхөн нөхөн сэргэх боломжтой цөлжилтэд өртсөн газрын 45% нь 85 сая га доройтсон бэлчээрийн бүсийн ойн бүрхөвчийг 505 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 3 үе шат 8 ээлжээр хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Одоогоор 6 дахь ээлжийн хэрэгжилтийн шатандаа явж байгаа. Эхний 5 жилийн хүрээнд нийт 31.74 сая га талбайд ойжуулалт хийж төслийн бүсийн ойн бүрхөвчийг 505%-аас 1384% болгон нэмэгдүүлсэн байгаа. Мөн 85 сая га доройтсон бэлчээрийг зөвхөн нөхөн сэргэх боломжтой цөлжилтэд өртсөн газрын 45%-ийг нь ахин нөхөн сэргээж чадсан байгаа. 30 сая гаруй га тариалгын талбайг үр дүнтэйгээр хамгаалсан байгаа. Монгол улс нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаа технологийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд бүр илүү өргөн хүрээнд өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Монголын газар нутагт, Монголын сайхан тал нутагт энэ арга хэмжээнд зохион байгуулж амжилттай оролцож байгаадаа маш их баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэнцэх конвенцийн ерөнхий эрдэмтэн барон Жозеф Ор Монгол улсад зохион байгуулагдаж байгаа COP17 хурлын ач холбогдол болон цөлжилтийн эсрэг Монгол улсын бодлого санаа чуулганы талаар онцолж байна. So Mongolia is an exceptional choice for COP17. Монгол улс COP17-г зохион байгуулж байгаа нь үнэхээр цагаа олсон үйл явдал болж байна гэж би хувьдаа бодож байна. Учир нь энэ жил бол бэлчээр нүүдэлчдийн олон улсын жил юм. Бид үргэлж ойн тухай ярьдаг, харин одоо бэлчээрийн тухай ярьж байна. За манай газар нутгийн 54%-ийг үндсэндээ бэлчээрийн талбай эзэлдэг. Тиймээс бид бүх хүмүүсээ авчирч нүдээр нь харуулах боломжгүй. Гэхдээ Монгол улсад ирээд надад маш өндөр сэтгэл төрж байна. Учир нь Монголд газар нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар ойжуулалттай холбоотой чухал шийдлүүд хийсэн байна. Тухайлбал газрыг нөхөн сэргээхийн тулд мод тарьж байна. За энэ бол Монголд маш үр дүнгээ өгч байна. Хүмүүст бодохдоо газрыг нөхөн сэргээхийн тулд мод тарих ёстой гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр мод тарих нь үргэлж оновчтой шийдэл болдоггүй. Яагаад тэгэхээр тухайн орон газар нутгийн ургамлын бүрхөвчийг сэргээх явдал бол маш чухал. Яагаад гэвэл зарим газар мод тарих шаардлагагүй. Учир нь өмнө нь тухайн бэлчээрт мод байгаагүй учраас модыг тарих шаардлагагүй гэж ойлгож байна. Тэгэхээр яг юуг тарих нь вэ гэдэг нь бол маш чухал. Хөрсийг гол нь хамгаалж, эрүүл байлгаж, цаашдаа хөрс хэвийн үржил шимээ өгөх нь хамгийн чухал. Бидний зорилт байх болно. Тэгэхээр Монгол улс сүүлийн жилүүдэд баггүй хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан хэдий ч газар ашиглалт, байгаль хамгаалалтын уялдаа холбоо илүү тэнцвэртэй байдлыг хангахад маш томоохон дэвшил гаргасан байна. Тухайлбал малчдыг дэмжсэн хууль тогтоомжийг хүртэл гаргасан.
тухайн газар нутгийг үнэхээр хамгаалж арчлах хүмүүс бол малчид гэдэг нь бол нэгэн ойлгомжтой. Тийм учраас тэдний амжиргаа, соёлыг хамгаалж дэмжих, цаашлаад тухайн газар нутгийн ирээдүйг баталгаажуулах нь хамгийн чухал. Олон орон дэлхийн хүнсний хангамжийн сүлжээнд илүү их хүнс үйлдвэрлэхийн тулд хөрс газрыг үл харгалзсан үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Харин Монгол улс үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй өөр замаар явж байна. Үндсэндээ Монгол улс хөрс, бэлчээр газраа хамгаалахын тулд баггүй зүйлийг хийж байна гэж би харж байна. Энэ дундаа тухайн газар нутгийн хуучин ургамлын бүрхөвчийг сэргээхэд Монгол улс илүү ач холбогдол өгч ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотолтой тэмцэхийн тулд тухайн бүсд ургадаг байсан ургамлын тарж угаан маш сайн хэрэг. Энэ бол Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа маш чухал эерэг үр дүн алхмаа гэж харж байна. Усны тухайд ус бол өмнө нь тийм чухал биш байсан зүйл. За өнөөдөр бол ус хамгийн чухал зүйлийн нэг болоод байна. Ган гачгийн давтамж, хатуу ширүүн уур амьсгалтай улс орнуудад энэ дундаа цагаагаарын эрс өөрчлөлтийн нөхцөл байдал. Тухайлбал Монгол бол өөрөө эрсдэс уур амьсгалтай улс орн учраас Монголд маш том сорилт болдог. Дэлхийн олон оронд 30-аас 40 жилийн өмнө химийн бордоо гачирсан. Тийм учраас химийн бордоог ашиглаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн байдал эрс нэмэгдсэн. За гэвч харамсалтай нь химийн бордоог ихээр хэрэглэснээр тухайн хөрсний биологийн нөхцөл байдал алдагдаж эхэлдэг. Ингэснээр нүүрс төрөгч хөрсний органик бодис дотор биш, харин агаарт хоримтлагдаж, уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөөг үзүүлж эхэлдэг байна. Хэрв хөрсөндөө нүүрс төрөгчгүй бол биологийн олон янз байдлыг бүр мөсөн алдах эрсдэлтэй. Тиймээс газартай холбоотой амьдардаг хүмүүсийн хувьд гол зүйл нь хөрсний амин чухал шимт чанарыг хадгалах, уламжилт аргуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж хөгжүүлэх, хадгалах чухал юм. Харин хотод амьдардаг хүмүүсийн хувьд гол зүйл бол аль болох дотооддоо үйлдвэрлэсэн орон нутгийн бүтээгдэхүүнийг худалдан авах явдал юм. Харин орон нутгийн хөдөө аж ахуйн эрхлэгч нар тухайн бүс нутгийнхаа эдийн засагт асар их үр өгөөжийг өгдөг. Тиймээс хотод амьдардаг хүн бүр аль болох орон нутагт үйлдвэрлэсэн дотоодын бараа бүтээгдэхүүнээ худалдан авах хэрэгтэй. Ингэж чадвал та дотоодын эдийн засгаа дэмжээ зогсохгүй, байгаль орчноо давхар хамгаалж байна гэсэн үг юм аа. 5 настай амар сайхан хүү 2023 оноос хойш цусны хорт хавдартай тэмцэж байна. 4 жилийн эмчилгээний дараа өвчний дахилт нийлэрч тарих болон нугсанд хавдар үсэрхийлсэн нь онцлогджээ. Түүнийг Бээжинд яаралтай эмчилүүлэхэд 500 гаруй сая төгрөг шаардлагатай болжээ. Хүүхэд нас гэдгийг өвчин зовлонгоос хол инээд хөөрөөр дүүрэн байх учиртай. Харин 5 настай амар сайхан хүүгийн хүүхэд нас эмнэлгийн цагаан хан дунд эмчилгээний хүнд өдрүүдтэй хамт өнгөрч байна. Тухайлбал 2023 онд цусны хорт хавдар химих аимшигт онш түүний бяцхан зүрхэнд төдөөгүй аав ээж ахан дүүст нь хүнд цохилт болсон юм а. Тэгвэл тэр цагаас хойш амар сайхан хүү аав ээжийн гараа сатгаж өвдөлт бүрийг төвчин эмчилгээ бүрийг даван тулсаар иржээ. Ингээд өдөр бүрийг зүгээр л нэг өдөр биш амьдралын төлөөх тэмцэх тэмцэл болгон өнгөрүүлсэн энэхүү бяцхан хүү өвчнөө ялж бусдын адил инээж тоглон сургуульд орж мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Гэвч 2026 оны 8 дугаар сард өвчин дахин сэтэрч тарих болон нугсанд хавдар үсэрхийлсэн нь онцлогджээ. Ингээд амар сайхны гэр бүлд дахин нэг хүндхэн сорилт ирсэн байна. Тэгвэл одоо хэвтэн эмчилүүлж байгаа их нялхсан эмч нарын зүгээс Монгол улсад эмчилгээ байхгүй, гадаад улсад эмчилүүлэх боломжтой гэсэн мэдээг хэлжээ. Ингээд амар сайхны гэр бүл Бээжинд эмнэлэгт яралтай эмчилүүлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд ойролцоогоор 500 гаруй сая төгрөг хэрэгтэй байна. Гэр бүлийнхэн нь бүх боломжууд ажиллан эмчилгээний зардлынхаа тодорхой хэсгийг өөрсдөө бүрдүүлээд байгаа хэдий ч үлдсэн зардлыг элэгнэгт ахан дүүсээс хүүгийнхээ амийг нь аврахад тусламжийн гараа сунгаач гэх хүсэлтийг амар сайхны аав тавьж байна. Шинжилгээнд дээр болохоор хэвийн ямар ч асуудалгүй байгаад байсан хэрнээ нүднийх нь хүүхэн хараан бол яг энэ янз бүр болоод тохиорно. Сая 4 сараас ахуулаад шинжилгээ хийлгээд эмрад харуулад явж байгаад 8 сарын 2-нд нусны шингээ өгсөн чинь тарих нуснда хавдар нь өсөрхийлсэн гэсэн онцтой. Монголд эмчлэгдэх боломжгүй гадагшаа ингээд яралтай яваарай. Тэгээд явах эмнэлгээ өөртөө сонгоод газраа
бэлдээд одоо мөнгө төгрөгөөр яаралтай цуглуулаарай гэсэн хариу бид нар хүлээж авсан. Тэгээд эмнэлгийн зүгээс бол бид нарт хими эмчилгээгээ дахисан хүмүүсийн протоколоор 12-7 хоног Монголд эмчилгээ хийх боломжтой. Тэрнээс өмнө Монгол цуглуулад явна гэх юм бол эмнэлгээс бол эмчлэх боломжгүй гэсэн бичгийг гаргаад өгч болно гэсэн хариу өгсөн. Бид нэр болохоор тийм хурдан хугацаанд их хэмжээний мөнгийг бол цуглуулах боломжгүй учраас дахилтын протоколыг нь одоогоор эхлүүлчихэд энэ эмнэлэгт одоо ингээд 2-7 хоногт эмчилгээ хийлгэж байгаа. Энэ хооронд болохоор Бэжот, Лудапи эмнэлэг дээр өмнө нь очисон хүүхдүүдээс судлаад асууж байгаа эмчилүүлэхээр болсон. Зардал мөнгөний тухайд болохоор тухайн эмнэлэг дээр олон одоо урд нь очисон олон хүмүүсээс асуугаад дундаж хэд болж байна, ахисан хүүхдүүд очивол хэд болж исэн гэдгийг сайн асууж лавлаараа. Яг хүүхдийн биеийн байдлаас шалтгаалаад яг төд гэж хэлэх боломжгүй. Ойролцоогоор 500 орчим сая төгрөг цуглуулад ирэх юм бол бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Хандив аян зар 8 сарын 6-наас зарлаад төрөл садан найз нөхөд ажлын газрынхнаас 40 сая төгрөг бол цуглуулж хайж байгаа. Үлдсэн мөнгөн дүнгээ бол одоогоор арай цуглуулж амжаагүй. Ер нь бол хандив ард түмнээсээ хүсээд ингээд байж байгаа гэсэн үг. Миний хүүхдийн ам насыг аврахад дэмжлэг үзүүлж багахан ч гэсэн хандив өргөрөө гэж гуйж байгаамаа. Ийхүү олон хүний багахан сэтгэл нийлээд нэг хүүхдийн амьдралын төлөөх том найдвар болж чадах юм а. Таны хандив амар сайхан хүүг идэг гэхэд нэг алхам дэм болж өгнө. Таны тусламж аав ээж их нулимсыг инээмсэглэлээр солих боломж болно. Ингээд амар сайхан хүүгийн эмчилгээний зардалт элэг нэгт ахан дүүс монголчуудыгаа эмчилгээнд нь тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Та цаа юу арих уу? Зэрэг одноо.